За дахир авах явуулын станц 7 бол үнэхээр өргөн дийлгэр болсон. Бид нар тийм олон хүн ирнэ гэж үндэ төсөөлөг байсан. Яг энэ дахир авах явуулын станц чинь 12 цагаас 18 цагийн хооронд болно гэж зарлагдсан байсан байхгүй. Гэтэл 11 цаг жаахан өнгөрөөгөл хүмүүс ерөөсө хурж ирээд эхэлсэн. Бид нар асар майхнаач бүр засаж амжаагүй байсан. Тэгэхээр үнэхээр манай залуучууд, манай хүмүүс олвол энэ байгаль дэлхийдээ маш их санаа зовдөг, хог хаягдлаа ангилдаг болж байгаа юм байна гэдгийг одоо шууд мэдэрсэн. Ер нь бол одоо дахир авах явуулын станцыг хийх тусам л хүмүүсийн оролцоо идэх улам нэмэгдээд байгаа л та. За тэгээд энэ удаагийн дахир авах явуулын станцаар бид нар хужиртынхантай хамтарч ягаад анх удаа иргэдийн гар дээрээс хужиртын 1000 гаруй шилийг буцааж авсан. Бас манай шин компанийн маань хаягдал шилийг дахин боловсруулж байгаа. Иргэдээс буюу ахуйгаас гарч байгаа нөгөө нэг янз бүрийн импортоор орж ирдэг те ерөөсөө манай улсын хэмжээнд дахиж ашиглагддаггүй тийм шилнүүдийг яг 3 тонныг цуглуулж чадсан байхгүй. Тэгэхээр нийтдээ яг шилний хувьд гэхэд 3 тонн орчим хаягдал шил 3000 гаруй дахин боловсруулах боломжтой шилийг дахин бид нар цуглуулж чадсан гэдэг бол үнэхээр том амжилт гэж бодож байгаа. За дээрэс нь нэг ширхэг гэлгарууд нь шүү дээ. Одоо боорцогны гэлгарууд чинь 30 г хүрдэг байхгүй юу. Тэгсэн бид нар яг энэ дахир авах явуулын станцын үеэр энэ гэлгарууд гэхэд 205 хил орчим гэлгаруудыг цуглуулсан байгаа. За бусад төрлийн дахируудын хувьд бол бас л айгүй өндөр тоонууд гарсан. Хайруулын 5 гэхэд л бараг 77 кг-ыг цуглуулсан шүү дээ. Тэгэхээр энээс харахад бол үнэхээр дахир авах явуулын станц бол цаг үеэ олсон үнэхээр зөв шийдэл гэдэг нь бол уламж батлагдаад байгаа. Ер нь бол дэлхийн бусад улс орнууд яаж байсан бэ гэвэл анх хог хаягдлаа ангилдаг болж эхэлж байхдаа яг бид нар шиг ингээд явуулаар иргэдийн ангилсан дахирыг авдаг, эсвэл парад хийдэг гэдэг ч юм уу те. Яг ийм чиглэлд хийжсэн юм байлээ. Тэгэхээр бид нар бас тэр зөв замаар явж байна гэж хараад байгаа. За ингээд дахир авах явуулын станц 7-д оролцсон ирсэн бидний давхарцсан тоогоор нэг 500 гаруй хүн ирсэн. Тэгээ хүүхдүүдтэйгээ ирсэн, хүүхдүүдтэйгээ ирээд ангилсан давхраа хамтдаа бас ангилалцсан. Бүх хүмүүстээ маш их баярлалаа. Мэдээж хүмүүс маань ангилдаггүй байсан бол дахин боловсруулах үйлдвэрүүд маань байхгүй тий. За тэгээд үйлдвэрүүд байхгүй бол манай улс маань одоо хог хаягдлаа дарагсаар л байх болно. Тийм учраас энэ хог хаягдлаасаа салъя гэх юм бол иргэд нь аж ахуйн нэгжин дахин боловсрох үйлдвэр нь төрнө гэд бүх талаасаа хамтарч хагаад мэдээж энэ улс өх орноо дэлхийгээ хог хаягдлаас салгаж чадна. Тийм учраас манай дахир авах явуулын станцад байнга оролцдог, хамтарч зохион байгуулдаг, мэдээж үргэлж татралтгүй тууштай ангилдаг бүх хүмүүстээ маш их баярлалаа. Баярлалаа.